За өнөөдөр Баянзүрх дүүргийн 1 3 7 4-р хорооны иргэд мөн одоо сонирхсон бас бусад иргэд зориулаад нийслэлийн 2020 оны батлагдсан төсвөлөөр танилцуулга хийлээ. Иргэд маань бол бас энэ талаар мэдээлэл авахыг хүсдэг тийм ээ. Мөн одоо энэ төстэй холбоотой ийм уулзалтанд бол бас идэвхтэй их сонирхолтой байдаг нь бас харагдаж байна. Тэгээд улсын төсөв бол 11 сарын 13-нд батлагдсан. За энэний дараа бол одоо нийслэлийн төсөв бол хуулийн дагуу ингээд батлагдаад явж байгаа. Тэгээд энэ жилийн төсвийн онцлог ямар байна, нийслэл болон улсын тийм ээ төсөв ямар байна. За одоо удахгүй бас ингээд Баянзүрх дүүргийн төсөв бас батлагдана. Тэгээд энэтэй холбоотой танилцуулга мэдээлэл өгсөн. Ер нь бол улсын төсөв дээр бол 2 их найдын алдагталтайгаар нэлээд их хэмжээний одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх ийм төсөв бол улсын хурлаар батлагдсан. Улсын төсвөр хийх нийт ажлын одоо төсөв төртөг бол 10 тэрбум 800 сая төгрөгийн төсвийг суулгасан байлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар төсвийн хөрөнгө оруулалтаар хийх одоо төсөв бол үндсэндээ 400 сая төгрөг байна. Тэгэхээр мэдээж хэмжээний хувьд бол улсын төсвөр хийх хэмжээ нь бол хамаагүй том, авраг том юм байна. Одоо тэр дотор байшингийн дээвэр, фасад, хүүхдийн тоглоом байна гэх мэт ийм зүйлүүд орсон. Тэгэхээр яг үнийг бол би бол юу ч харж ийн гэхээр энэ 2020 оны сонгуул руу чиглэсэн тийм ээ одоо сонгогчдоо би ийм ажил хийлээ шүү, хамгийн тулгымсан асуудлыг шийдэж өглөө шүү гэдгийг харуулах ийм төсвийг улсын хурал маань одоо энэ жил одоо баталсан байна тий. Ерөнхийлөгч бол хориг тавьсан байгаа. Ерөнхийлөгч бол хэсэгчилсэн байдлаар бол хориг тавьсан байгаа. Тэгэхээр яг төсөв улсын төсөв бол яг эцэлдэггүй. Ерөнхийн нуруу нь бол ийм байдлаар гарсан байна. За нийслэлийн төсөвтэй холбоотойгоор бол нийслэлийн 2020 оны төсөвт бол арс намын бүлгээс дүгнэлт болон одоо саналуудаа өгсөн байдаг. За бидний зүгээс бол одоо 5 санал гаргасан. Нэг нь бол өмч хөвчлөлийн жагсаалтаас стадионыг хасах, тийм ээ, Ахмадын орон сууцны хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд одоо 3 тэрбум төгрөгийг төсвөлж зүүн хойд Азийн бизнес аяжуулсан төв болох гэдгээс тэр хэрэггүй одоо өнөөдөр хүртэл үр дүн өгөхгүй байгаа энэ зүйлээс хасъя. За мөн одоо ад жаргалтай Улаанбаатар гэдэг индексийг боловсруулахын тулд жил болох 1 тэрбум төгрөг нийслэлийн төсөв суулгаад байгаа. Үүнийг одоо танаад одоо үр дүн гүйцэтгэл нь харагдахгүй. За үүний орон багш эмчнэрийн индексийн, цалингийн индексийн урамшуулыг нэмнэ. За мөн одоо хэрэгтэй хэрэггүй сургалт семинар, тийм ээ, арга хэмжээ гэсэн ийм зардлууд 1 тэрбумыг танаад Улаанбаатар хотынхоо цөөхөн байгаа хэдэн соёлын өв болсон барилга байшингуудад одомд явагддаг ийм саналыг нийслэлийн иргэдийн хуралд оруулсан болгож бүх энэ саналууд маань унсан, тийм ээ. Ер нь бол нийслэлийн төсөв болоо жилээс жил нэмэгдэж байгаа. Мөн одоо төсвийн урсгал зардлага нь жилээс жил нэмэгдэж байна. Одоо 16 таарчлахад 2 дахин зардал нь бол нэмэгдсэн. Тэгэхээр бас ийм хэрэгтэй хэрэггүй үрдлэн ийм бас зардлуудаа танах ёстой байсан гэдэг байр суурийг бол бид нар илэрхийлсэн. За одоо төсөв маань бол ийм байдлаар батлагдлаа. Өнөөдөр бол одоо тойрныхаа иргэдэд улсын болон нийслэлийн одоо төсвийн ерөнхий одоо агуулга ямар байдлаар батлагдсан байгаа, ямар ажлууд хийгдэхэр байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор ялангуяа одоо энэ тойролт байгаа иргэд маань одоо улсын төсөвт нэлээд хэмжээний мөнгө суулцсан байгаа учраас үүн дээр бол одоо өөр өөрсдийн хаан тэр байр байшингийн саналуудыг одоо яаралтай саналуудаа өгчтэй тэр жигсаалтанд нь оруулах талаар ажиллаарай гэдгийг бас зөвлөж өнөөдрийн уулзалтаар бас мэдээлэл өгсөн. Яг нь ер нь бол иргэдтэй уулзалт хийдэг л дээ, банк гэдэг. Ялангуяа бол ер нь төсөв батлахын өмнө 8 сарын үедээ бас төсөвтэй холбоотой санал авах уулзалтууд хийдэг. За өнөөдөр бол төсөв бол ийм байдлаар батлагдлаа гэдэг ийм уулзалт хийлээ. Сонгогдсон тойргийнхаа иргэдтэй уулзалт хийхэд зараа яг өмнө бол уламжлалт байдлаар орчнуудын гадаа
зарнаад тийм ээ ингээд тэгэхэд бол залуучууд маань хамрагдах нь их бага. Голцоо одоо хамдууд за тэгээд бас идэвхтэй одоо нөсөөхийн дарга нар ч гэдэг юм тодорхой хүрээний хүмүүс болчдөг. Тэгээ энэ удаад бол зараа фэйсбүүкээр тавиад нэлээд одоо бүүсэлэмжилттэй ингээд одоо төлбөртэйгээр явуулсан. За миний харснаар бол 30-40 мянган хүнд харагдсан юм шиг байлаа. Зөвхөн тэр статистикаас харахад. Тэгээд айгүй бас хүмүүс ирчих болов гэж бодсон. Бас залуучууд бол их цөөхөн ирж байна. Тэгэхээр залуучууд бол бас одоо ийм уулзлаад тийм ээ мэдээлэлд бас идэвхтэй хамрагдаж байвал их зүгээр наа гэж хэлмээр.